Бид нэр одоо цэцэгт нууран дээр ирчихсэн. Сууж байна. Тэр боч. Сумаанаа. Яа тийм. Янташ ямар вэ? Гоцоогоо соохгүй. Итэн бод. Ой, норма хийгээч баатрах. Ой, юу холоос онохгүй би л. Аль вэ? Тэр голоо шин. Амгуулаа. Оо бүр тийш. Сайн авдаг уурсан ятгаад. Архивын. Цаана мал хараа. Адуул байна. За ууш голоохон голоо. Эндээс онохгүй. Тэр холоо яах вэ? Олоо. Холоо. Найс тоор дэх очоо. Найс тоор дэх. Гадар шүрхэхгүй нэ. Бодоо гэж. Просто Орой бид нар очиж байгаа. Юу яа? орой энэ яах вэ энэ хөт. Хоньё махад үгүй шүү. Өө хоньныгоо мах идэж шүү дээ. Энэ чи юу задах юм бэ? Вау гэв нэ тэрээс. Тормогод энэ. Томаа хайрлаач. За. Тэсээ хоохолж байгаа. Тэгээд хайруулан давганд сонгодоо шараа ичдэг. Таасгаа. Баяраа нэг. Одоо яагаад вэ чи? За ингээ зурны ан чи баяраа. Эцсийн гар зурны ан. Чөөрөө юу вэ шүү. Ивдэн шүү. Харвын голын газар муусан байна да. Ярын гол. Тий. Ямар хоёр гол нийлж байгаа вэ? Жаргын гол. Хотны гол. Тэгээд 3 гол. Шаргын голтойгоо 3 гол болоод өрч байна да. Маргааш усгалаар одоо энэ шаргын голоор гүрээр нь гараад одоо тэгээд зүүн тавир явна да. Тэр Огроо харн уур гэдэг баруун талаар нь очиад үзэг гэдэг өгсөл үзэхэд аваа тэр одоо тайг их юм байна шүү. Тэр тэнцэл наварч их юм байна тийм нэр. Нөгөө дурмаа хаана ш. Шарчикай. Чинэшин хооч. Оосон. Хилөө идэхгүй. Би цаг идэхгүй. Өөр бол ихгүй шүү дээ. Өөр хооч хоосон байна. Дөрөв идэхгүй борч өгөхгүй. Зүгээр. Юу ачт юм шарах уу? Буугалгуу зүгээр шууд тогоонд ячих уу? Хаачих шар юу? Эсийн хулаа шарчих юм. Эсийн хулаа.
бөхлөж байгаа ажилтал. Галаад хий. Өгччи. Бадрах амар юм богцсон юм чи тэг. Ой. Одоо зурм. За сапааны энэ юугаа хийж. Мөөг чи ястгүй юм уу гэж. А мөг хийж байгаа. Наач ёстой юм уу гэсэн. Сэтгэлэмжийн баталгаа 100% гадар тавьчих. Үгүй шигчүүд. Наахнаа гараа шүү дээ. Баяраа. Тэгээд юу яа. Би Найз өхнөж уц холбогдсон уу? Юу найз. Аа. Ах гайгүй нөө батрах. яамахгүй байна. Жинхэнэ иддэг дээр л байна да. Чисээ сони юм байж байна. Жижиг юм эвгүй нөө. Мал яттай тул юм дөө. Мод нөрөө нөө. Хөөе. Бензин үү? Таус. Зөвхөн таус. Таус için. Sonuna. Sonuna. Значит, шарсан дөмөстэй байсан бол. Жаач. Яа. Баг болчихно. Хавцтай. Шарсан зурм. Тосон урсад. Тосон урсад. Чамаа тугна. Гэрэ. Аллаха. Чаач. Ямар. Ямар. Тэжгүй юм. Тэжгүй юм аа. Ойлоо. Ямар ч. Фото. Что? Ну, Аллаха начал. Аа, Ты знаешь. баяра түг. Баяраа. Хөөе. Батрах зурм хийжүү. Авааг бахт ичлээс. Одоо ч идэх байцтай. Амт нэр тэжгүй юу? Ойлоо. Ояа тийм ээ.
Далаа идэхгүй мүү? Ирэх чадахгүй. За ингээд дургуны мах болцсон. Янзын гоё. Багсан ба намт үлсэл таалцгаа. Харуу цаашаа. Өнөөдөр бид нэлээд хол газар явчлаа. Хангааллах юм сайхан байна. За өнөөдөр замж яхан толгой дээр хэрэгэдэг гэж байгаа би лээ. Ер нь наашаа гарахтаа эхлээд морин дээр наашаа явахт эхлээд хүнд санагдчихсан. Одоо сайхан болж байна. Одоо цаашаа бүр хаашаа явах би хөнгөрөөд Монгол хүмүүс болохоор тэгэл мах цусыг мэдээлэл сэргэж байгаа юм шиг байна дээ. Одоо ер нь ядрах мадрах юм гайгүй болсон. Эхлээд гараа явахдаа их болорж исэн. Яа. Нилээн болорсон. Одоо сайхан боллоо. Гарахтаа яасан та би юу хийч гэж бодсон уу? Юу гарахтаа би юу хийч гэж бодсон. Бараг тэглээ одоо би ч одоо гарахтаа энэ хаашаа юу болоо мэдэхгүй газар одоо яда хүн хамт дагуулад явж байгаа хамт явж байгаа одоо энэ яваа болчих юм л гэл. Дотор жоохон айжлээ. Тэгээ одоо бол аял одоо бүр сайхан жигдэрж байгаа шүү дотор. Би хаамаасаа сайхан жигсэн тий. Тий, нэг ихтэй. Бүкс чи өвтгөө боллоо. Өөр болсон. Одоо сайхан болсон. Яг одоо өнөөдөр даралт мал гэрч юм. Харин өнөөдөр яасан бэ? Гинт жоохон хямраад. Тэр яг нөгөө чидрийн өмнө үлдэгдэл өнөөдөр. Тийм боллоо. Харин
нарганы үлдэлт гараад. Нарганы үлдэлт болсон байж магадгүй. Тэр гинсгэр жаахан дотор толгой эргээд яаж байгаа юм бол гэж. Ер нь жилдээ ингээ мөртөө явж юм байна тий. Харин л нас нэг сайхан юм байна. Одоо Монгол хүн бид одоо сүүлийн одоо 27-8 жил байх орон дээр мөртөө бас дуу газар бараад одоо тавьсан. Багтаач морон уучлээсэн тэгээд төсөөлчдөг юм байна. Тэгээд буцаал сэрэгчдэг юм байна дөө амархан байна. Одоо сайхан. Тэгээс морс орон дээр мордохтой хүртэл мороо тат хэмбэлээ татчих юм гаач гал. Айл бисэл давж унчих гал. Одоо ч бас чинь дөө сайхан байна. Сайхан байна харж үзэж байна. Сайхан айл болж байна. Бороо өдрөөс янзын харж байна. Шээ. Одоо ч бороо бид нар хэл бид нар дэше их л зөрж ин дээ. Тэгээд бид нар сайхан аялмаа сайхан болж байна. Урдуугаар бороо зөрөөл. Ангад л юм сайхан харж үзэж байна дээ. Аялмаа сайхан болж байна. Баарыг сайжиг мэж лээжүүч. Оо хараад байгаа. Явчаад зогцоолж шүү дээ. Ажлаа дараг стаж зөндөө зөвхөн үзэл гэл. Аваач нөгөө зөвшөөр чөлөө авсан ч юм уу. Тэгэхээр 10 хоног болтгоо би удаа аваач юм. Тэр хоолой би хаач дийлх юм өвдөж хавцсан жил гэж санаад аваад тахш байлаа. Тэ. Тэгээд би хаач замч ямар ч зүйл хоол газар болж байгаа бол харин ч улам сэргээ сайхан болж байна. Эсрэгээр. Манай хоёр уулзаг хэр удаж байна. Намагдаага бас ер нь би сая өсөө шинжөөгөр ингээд энэ зүүн улуудаас хэн ажилтгаа бараг 1-2 хуудалд уулзаад Бээжин çoйлоо уулзах шиг тий. Хоёлоо тэгэл энэ тэнд хайлталт уулзал 103 сар жүрдөөс л би энэ тийшэл явлаа. Та таван богд ийшээ ингээд урд аймагуудаар баруун аймагуудаар бүгдээр яваад ирсэн. Ирээд Бээжингээс Шинжоогоор яваад ирсэн. Тэгээ одоо энэ аялалд явж байна. Энэ жил бол өмнөх явж байна. Өнөөдөр 100 болохоо байнга ингээл иш явждаг. Сайхан байна. За өнөөдрийн аялал сайхан боллоо. Ерөнхийдөө бид нар Улаанбаатар хотод тэгэл офис суугаал, өрөөнд суугаал тэгэл наанцаа өдөржингөө компьютерээр ажиллаа өнгөрөөдөг усууд. Морин дээр сайхан бие хасагдаад одоо нэг 3 юуны морин дээр бие хасагдаад ингээд нэг 7-8 хоног яваад ирэхээр бас сайхан болд юм байна. Жигсаад бие сайхан жигдрээд. Тэгээ голын ирэг дээр бид нар чинь бас сая гол боогдоод ходон гол гоогдож 2 хоног байлаа. Тэгээ өчтөр махшил дуусаад далаах бидэд явж юу асан. Нэг хон авсан. Тэгээд хоньныхоо гидсийг өчтөр чанж чончоод маха ачаад гараад ирсэн. Мөрөндөө. Тэгээ өнөөдөр махшилөө бүгдийн сайхан янзлаа, шуулцлахын шуулцлаад юугаа янзлая гээд өвчүү. Хоньныхоо өвчүүг шараа сууж, харин нэг хөдөлгөөний нөхөр маань сүүлийн ячиж. Хугадаад авчиж. Юу шулаад авчиж. Тэгээд энэ өвчүүгөө ямарсан чанаад шараад идчихё. Хуглаа идчихё. Аялын хувьд бол өглөө бид нар хадан голын ирэг дээрээс өвдөгчөө татсан усаар гарч ирээд сая юуны Дархтын Зэгэр хотгорыг нэвтүүлж гарч ирлээ л дээ. Дархтын Зэгэр хотгорын яг Өвсгөл аймгийн Ирэмчин Лөмбөн сумд тэгээд Дархтын Зэгэр хотгорын яг дунд нь юу байд юм бэ? Цэцэгт нуур маань байд юм. За баруун хойд захт юм байна да тий. Цэцэгт нуурын хойд байд юм байна. За тэгээд цэцэгт нуурын дээр очисон цэцэг нь бас их бага болсон байна. Тэгээд ерөнхийдөө Дархтын Зэгэр хотгор гэдэг бол дээрээс өндөрөөс харах юм бол баахан олон шил шидсэн юм шиг. Тийм одоо та нар дүрсэн дээрээс харах бах. Масар олон жижиг нууртай хичнээн нуур байгаа юм бүүмдээ. Тоолж амжсан юу тоолж болох юм уу юу. Тэгээ ерөнхийдөө нэг гэрийн бөөрөн чинээ нуураас ахуулаад тэгэл том хэмжээний нуурууд ч байна. Ингээд ерөөд том жоохот ерөөд дан жижиг нуурууд. Тэгээд дотор нь бас хум байна, дэглий байна, бор галуу, нугас, тэгээд хар галуу. Тэгээд янз янзын шуунууд их сайхан цугулцсан. Энэ Дархтын Зэгэр хотод бас мөөг их сайхан ургах юм байна. Сайхан цагаан мөөг түүлээ. Тэр морин дээрээс бууж мордох чинь
бас хэцүү байгаа учраас залхуураад бас их олон цагаан мөнгөний хажуугаар өнгөрлөө. Зарим нь ихэнгийн ч өнгөрөөлөө. Тэгээд мөөг их ургадаг юм байна. Тэгээд Артан зэнгэр хотгороо нэвт туулж яваад одоо бид нар энчээ ирсэн. Хүсгэл аймгийн цагаан нуур сумаас хойшгоо нэг 7-8 орчим километрт голын ирэг дээр хонж байна. За тэгээд ямар гол хэлэн чи? 2 гол нийлээд 60-ын гол. За тэгээд 2 гол нийлээд цагаан нуурт нутгадаг. Тэгээ алдар цагаан загсны хорон цагаан нууранд судагдаг. Тэгээд гол бол мундаг том гол байна. Энэ хавийг төржигт нь усанд автуулсан. Үертэй байгаач бид нар уг нь энчээ ирээд бас их загсчлын энэ төр гэж бодож ирсэн чинь үертэй байгаа болохоор булангартай байна. Нэг загс баригдахгүй мэлгүй. гэж одоо сууж байна. Тэгээд дарахад айлууд энэ хавар бас их таарлж байна. Дарахад хүмүүс өнөөдрөөс энэдээ бас нэлээд айлтай байна. Тэгээд тиймэрхүү аялал боллоо. Аялал сэтгэл бол замын дунд далаа ах маань бас нэг жоохон биеийн хямрах шиг боллоо. Тэгээд морин дээр шогших марч бас шогшохоор их түүхтэй байна. Бүг гэлээс хамгийн өмнө илэг өөрний байр самжихгүй. Тэгээ морин дээр сайхан шогшууллаа, хатрууллаа. Дахиуч чичгэл үзлээ цагаан газар руугаа. Гэтэ бас би нөгөө муу санаалаад үлийд бүдэрчих гээд харна. Бас юу алаа. Их ахтар дахиулсангүй. Тэгээ наашига ходон голоо цаанаас нь гарч ирээд нуураараа орчоод цэцэг нуураараа орчоод тэгээд наашига ирээд ходон голоо дахиад гарсан. Тэгсэн чинь амар өргөн. Тэгээд амар их хөх шавартай. Хөх шаврыг энэ хөдөөнийхэн бол лай гэж нэрлэж байгаа. Лайтай. Тэгээд тэр хөх шавар нь ингээд морины хөл зоогдоод сордог. Лай биш лаа юм уу? За лаа. Лай биш лаа гинэ. Лаа гэж нэрлэдэг. Тэгээд тэр лаата газраар нь амар өргөн юутай голоор гарсан чинь муухай айда. Яагаад тэр ус руу унчууд яах вэ гэж бодлоо. Муу санаадаад за морноос салж болохгүй зүгэл цолмороо 100 гартаа нэг сая ороож аваад тэр уртлыг нь дэлнийх нь үзүүрээс нөгөө гараараа хатгаал жолоогоо амын сайн хантаарж аваад татаал. Тэгэл гарлаа. Эхлээд урд нь ард нь гардсан явж ирсэн. Урд нь гардаг шүүж намайг унчууд авах хүн байхгүй маа гэж бас бодлоо хамгийн ард нь явж ирсэн. Тэгээ маамын өгнө хоёр ч юм бас хоёр тал зураг аваад ингэж аваад мангар өргөн гараас аюу төгшөртэй байд юм байна. Чи тэр урсалтаа ууртайгаа голоор морь мал үрхчүүл яах вэ? Морь унчүүл яах вэ гэл. Морь бас өөрөө төгсчт юм бэл. Сонирн болчт юм лээ. Тэр голоор гахтаа бас дургу ус руу орохтоос дургу. Тэгэл яг нь хүний ирэхэд юм чинь тэгэл гарахтаа төгшөөд аюу сонирн болчт юм байна. Тиймэрхүү байдалтай гол гардаг. Баатрага энэ хажуугийн гол чи ямар гол вэ? Шаргын гол. Нийлж байгаа хоёр гол нь. За тэгээ ходон гол байна. 60-ын гол ходон гол хоёр нийлээ шаргын гол болдог. Шаргын гол нь урагшаага цагаан ууртаа цутгадаг. За тэгээ бид нар цагаан нуусан мороод хончи гэд бодсон юуныхан болохоор бид нар загсан нөгөө хөвсөл хөгжил сангийн хүмүүс болохоор за цагаан нуусан дээр та нарт ингээд бүх юм засаг дартаа нэрээ зохицуулсан байж байгаа. Тинчээ хоноороо гэд гисэн. Тэгээд цагаан нуур орё гэсэн дунд нь сумын цагаан нуурын цааталтай. Тэгээ энэ хоёр том голч нийлээд шаргын гол болцсон замыг хаацсан. Тэгээ бүр урдуур нь дөрөхөр дахиад гол гараа явчихдаг болохоор ингээд болдгүй гүнэ. За тэгээ өнөөдөр цагаан нуураа ороход одоо маргаашаас эхлээд яг жинхнээс одоо нэг Хөмсгөл аймгийн зүүн тайга буюу дарахад цаатан гуудын нутгаар за бөөнрийн их оронгоор явах гэж байна да.